авч төрдөг байж. За сайхан байна гэдэг мөнх 50 ахтайгаа бас энэ давших зам гэж сайхан хоршооныхын талаар сайхан танилцахаар хоршооныхын офис дээр орж ирсэн байна. Тэгээд танаа хоршоо бас хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулав хичнээн одоо гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна тийм ээ. Гол чиглэл нь юуны чиглэлээр бас аж ахуйн одоо үйл ажиллагаа явуулж байна. За манай хоршоо 1952 онд давшигцсан нэгдэл нэртэйгээр байж байгаад 1990 оноос хойш давшигцсан хоршоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад тэгээ 2005 6 оноос эхлээд үйл ажиллагааны салгардаад тэгээ ер нь дампуурлын ирэмхт ирээд тэгээ 2013 онд олон малчид манаас итгэл үзүүлээд энэ хоршооны энэ үйл ажиллагааг сэргээгээд бид үгэд хамтраад ажиллаад хоршоогоо сайхан хөгжүүлье гэж одоо малчид маань хэлсний дагуу тэгээ саналыг хүлээж аваад тэгээ 13 оноос анх хүлээж авахд бол нөхцөл байдал маш хүнд байсан. Дансан дуурчсан, дэлгүүрийн нэг барилга байдаг, үйл ажиллагааны зогссон, цонхаалга гуулчихсан, зочид дуудлага нэгээ зогсчихсан. Тэгээ татвар ялганд өртөө ийм өршөөн 13 онд хүлээж авч ирсэн юм аа би. Тэгээ үүнээс хойш тэгээд анх хадаад хөрөнгө босгох дээр тулгуурлаад бас хэцүү хөл юм бодогдож ирсэн. Юу болох вэ гэж бодоол. Тэгээ аваад нөгөө тхийг аваад малчтаан шинээр гишүүнчлээ нэг гишүүнчлээс 150 мянга, нэг гишүүнээс 150 мянга дарга аваад 148 гишүүн анх ороод тэгээ өнөөдрийн байдлаар 266 гишүүн болдол өргөжөөд ер нь бол манай хоршоо малчтынхаа түүхээд ноос ноолоор арьс шир ийм нэл үйл ажиллагаа явуулдаг хоршоо доо тэгээд олон гишүүдтэй 10 жилийн хугацаанд тэгээ 150 мянган төгрөгийн нэг малчтаа 800 мянга төгрөг болгоод жил болгон өвс тэжээлийн татаад өгж байна. Одоо арьс шир мах ноос ноолоор энэ үйлдвэртэн тушаагаад оромш соххонсвол нь олгож байна. Тэгээ малчтан чиглэсэн жил болгон ашигаан тарааж одоо ашигаа хүртээж байна. Одоо сая ингээд 2024 онд гэхэд 30 гаруй сая төгрөгийн малчдаа ашиг тараагаад бас нэг дөрвөн багийнхаа хооронд урлагийн наадам зохион байгуулад тэгээ нэг сайхан болоод өнгөрлөө. Тэгээ ер нь бол манай хоршоо бол маш олон малчдтай нэг зоригтой нэг чиглэлтэй тэгэл бүгдийг багцлал одоо өнөө хүртэл явж байна та. Тэгээ ер нь малчд маань бас сайхан итгэл үзүүлээд бас надад бас итгэж явдаг нь сая харагдаж байна л да. Ер нь суманд бол сонгуул болж л байдаг. Би 2008 оноос сумын иргэдийн төлөөлөгчөөр 2020 онд сонгогдож байгаад сая 24 оны аймгийн иргэдийн хурал нэр дэвш гээд ер нь бол өмнө санал тавьж ирсэн. Тэрийг бас би бодолцож байгаад Эрдэнэ дарга маань их хурлын гишүүн сайд болчихлоо. Мөнхбат дарга маань их хурлын гишүүн болчихлоо. Тэгэхээр энэ хоёр үнэтэйгээ бас хамтарч ажиллаад нутаг орноо хөгжүүлье. Бас нэг үзээд алдъя гэж одоо тэр 8 ихтэн гээд нэр дэвшсэн харин 22-0 болгож өглөө. Тэгээ энийг одоо тэгээд ард түмнийхэн итгэлийг даасан учраас одоо орон нутгаа хөгжүүлэх ард иргэдийн төлөө дуу хоолой нь болоо тэгээд аймгийн иргэдийн хуралд Маргадар анхдугаар хуралдаанд очих гол бэлдээл байж байна да. Тэгээд одоо тэгээд цагаа цаашаа малчтынхаа өвсөнд явна, хадланд явна. Одоо өвлийн байдал ямар болох вэ? Цаг цагаараа байдгүй, сахил төхөөрөн байхгүй. Тэгээд тийшээгээл явах гэж байна да. За танаа хоршоо бол одоо бас улс орондоо хоршоодын дундаа бас нэр нь төгссөн тийм ээ. Нэр нь танаа хоршоог бол одоо улс орондоо яг л одоо сайхан жишээ үлгэр дуурайл болгож харж байна. Тэгээд миний хувьд одоо 12 оноос хойш тэгээ нэг 280-90 сумаар одоо орж байна. Тэгээд сумын бас нийгмийн салбарын төлөөлөлтөд уулзаад яавал сумдаа сайхан амьдрах вэ? Яавал сумын одоо энэ мал аж ахуйгаас гарч байгаа түүхийдээ бид нэр одоо сайхан боловсруулж тийм ээ. Одоо нэмэрдэг шингээж ингэ сайхан амьдрах вэ? Малчтынхаа орлогыг яаж дээшлэж болох вэ гэж олон хүмүүсээс саналыг аваад явлаа л да. Ажлын байрыг яаж бий болгож болох вэ? Яаж шаардлагатай цехүүдийг бий болгож болох вэ гэж одоо санал оноог нь авч явсаар байгаа. Одоо бас нэг 10 хэдэн жилийн судалгааны ажил явагдажээ. Тэгээд маш олон хүмүүс санал илэрхийлж байна. За хоршоо бол одоо төгс төгөлдөр гэж юм алга тийм ээ. Бас алдаа оноотой
он цагуудыг туулаад ингээд ирсэн байна. Зарим хоршоонууд маань сайхан өргөжин дивжиж байна. Одоо тухайн хоршоор даргалж байгаа одоо авч явж байгаа хүмүүсээс бас их шалтгаалдаг юм байна. Зарим ч нэг тэгсхийгээл нэг ченж маягтай тий. За нэг сум дээр 2 3 хоршоо байлаа гэхэд бие биенийхээ үйл ажиллагаагаас нэг баг зэргийн нэг одоо унгаасан ч гэдэг юм уу одоо төрүүлж одоо бараа таваарыг авч нааш чааш нь одоо болгох ч гэдэг юм ингээд нэг иймгүй зүйл ажиглагдаж явлаа. Тэгээд 330 сум болгон л өөр ингэсэн онцлогтой тийм ээ. Хангаан сум нэг өөр, хоёрын сум нэг өөр. За ноолуур сайхан гардаг сум байна, ноо сайхан гардаг сум байна. Магадгүй одоо сайхан модтой хөвсгөл гэдэг ч юм уу хойшоо хинтийн одоо модтой сайхан сумдууд бол модны аж ахуйнууд байна тийм. Тэгэхээр л энэ сум болгон дээр л өөр гэсэн онцлогоор ингээ аж ахуй хөгжүүлэх боломж бүрэн байдаг юм байна. Тэгээд бид нар ингээд олон жижиг хоршоо байснараа ингээд хүчин мөксдөж байна. Ингэж яхаар хуучин нэгдэл гэдэг шиг. Хуучин нэгдлийн үед бол сайхан зохион байгуулалтанд ороод энэ малынхаа одоо анцглаас бусдыг нь л одоо 100% бид борлуулж хүлээж аваад анхан шатны тордолтыг хийгээл англиар дотоод гадаадын үйлдвэрлэлөө шаардлагатай газар руу явуулдаг байлаа шүү дээ. Тухайн социализм үед ч одоо бүр үйлдвэрлэл бол одоо бүр манайх ч үйлдвэрлэгч орн байлаа шүү дээ. Төлөвлөлийн үйлдвэрүүд байлаа. Тэгээ нийгэм солигдоод менежмент дутагдсанаас сэтгэлгүй хүмүүс байснаас одоо ингээл хамгийн мөрөнд дарамт болсон тий. Одоо энийгээ эргээгээс сэргийх гэж үзээд байна шүү дээ. Яг энэ олон сумаар явж байгаад хүмүүс нэг тим юм их ярьдаг юм а. Сумын удирдлагууд болон одоо энэ малчид за ард иргэд мэн. Энэ хуучин нэгдэл гэдэг шиг иймэрхүү зохион байгуулалтанд ороод тэгтээ нэг хуучин нийгмийн л одоо тэр чинь одоо аж ахуй байсан шүү дээ. Бүх юм төвлөрдөг улсын одоо мэдэлт байдаг. Одоо бол нөгөө чөлөөт арчилсан нийгэмд одоо иргэдээ сайхан эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөтэй байлгая, баяжуулъя гэж бид нэр чинь яваад байна шүү дээ. Тэгэхээр хувьцаат компани шиг одоо хэлбэрийн хувьцаат компани. Хувьцаат компаниар та мэдчихэж байгаа шүү дээ. Гишүүдтэй одоо яг л хоршоо шиг. Хоршооны нэг арай нэг өөр хэлбэр шүү дээ одоо. Тэгээд 330 сум болон одоо хувьцаат компани болёо. Нэг хувьцаат компани байгуул. 330 хувьцаат компани Монгол улсын хэмжээнд байгуулагдчих юм бол тэр зэрэгээр л эдийн засагт ямар их одоо нэмэр болох вэ? Энэ одоо үнгүүдэд байгаа нөгөө түүхийд бүтээгдэхүүн маань одоо бас нэмэрдэх шингэх боломж үүсэх юм байна. Тэгээ сум-сумын онцлогтод таарсан 330 одоо хувьцаат компани байгуулъя. За тухайн сум одоо нэг 2000 иргэнтэй байл гэхэд яг л одоо говшины гишүүд чиг 2000 одоо хувьцаа хийсэн бичтэй л гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөгөө ард иргэдээ зөв зохион яг тань шиг юм менежер хүн зөв зохион байгуулж чадах юм бол одоо маш сайхан үр дүн төрнэ. Энэ одоо орон нутгаас гарч байгаа бүхий л одоо байгалийн дагалдах баялаг болон одоо за дээр нь нөхөн өвжигддэг сайхан мал аж ахуй газар тариалан бүх зүйлээ бид нар 100% ашиглаад ажлын байраа бий болгоод өшөө сумын хүн ам нэмэгдэх боломж үүснэ. Ажилдаа орохдоо сайхан амьдрах боломж үүснэ гэж одоо тийм нэг одоо онл гэх юм уу тийм дэвшүүлээд байх юм. Тэгэхээр та бол одоо яг энэ аж ахуй ажил дээр бас олон жил өөрөө яг ингэж өдөртөн зохион байгуулад хоршооны үйл ажиллагааг бас хэрхэн яаж одоо сайн авч явуудгийн үлгэр жишээ болсон хүн шүү дээ. Тэгэхээр энийг өшөө төгөлдржүүлээд юм хувьцаат компани зарчимдаа ороод явчвар бас боломж байдаг. Ер нь бол энэ чинь нэг хуучин нэгдлэг гэж байгаа нэг хоршоо гэж нэг хэсэг улсууд ингэж байгуулцгаагаад уг нь бол энэ чинь гайгүй нэг сэгстэй орж ирэнгүүт нь төр бас эргээд бас нэг сонин зохион байгуулалтанд ороод одоо энэ нэг баахан нэг зээл олголоо шүү дээ. Нэг хүүгүү зээл гэж баахан малчтал одоо өрөнд орлоо шүү дээ. Хүүгүү зээлэнд орсон малчид тэргээрээ юм хийж байгаагүй бол одоо байхгүй нэгсгэл маш яваад онцлоо шүү дээ. Харин тийм шүү дээ. Хоршоо ингээд гайгүй манай хоршоо ингээд болж өтөх гээд ингээд яваад байхад дотор нь хагалган бутаргах ажиллагаагүйдээ нэмэр болдог нэрмээс болж шүү дээ төр бол одоо. Нөгөө манай 266 гişүүд 60 70-аад нь ингээд тусдаа ингээд хоршоо байгуулга гараад ирлээ шүү дээ. Нөгөө улсуудаа бол дөрмөөрөн бол нэг хоршооны гişүү нэг л хоршооны юутай гişүнчлэлтэй байх хэрэгтэй гэсэн байхгүй юу. Тэгээ хоршоо ингээд тэгсэн чинь нөгөө баахан малчтаа гаргаж болдгоо байж болдгоо нэг ийм нэг муухай юм их юм. Энэ бол дэми юм байгаа шүү дээ. Малчид бол энэ бол өрөндөл оруулж байгаа шүү дээ. Одоо ингээл 100 зурхан болоод нэг зөөхөн малтай 5 баруун малтай айлууд авдаг 100 болоход төр мөнгө байхгүй шүү дээ. Тий. Хүн хүч нөрөхгүй шүү дээ. Хүн хүч хөрөхгүй шүү дээ. Нөгөө бүгдээрээ нэгдсэн зохион байгуулалтанд орж ирж тий ажил хөдөлмөрөө ядаж дундаа нэг
нөгөө техник хэрэгсэлтэй байж иж бүхнээ зохицуулна шүү дээ. Дан дангаараа байл одоо тэр үнэтэй техник тооны төхөөрөмжөнд дийлэхгүй. Тэгээд одоо хүчин өгсөн. Том бүтээн байгуулалт хийхгүй одоо насар хэмжээний мөнгөд тараагаад ингээд сонгуулийн өмнө сонгуулийн шоу болгож явах гэдэг чинь бол одоо тэгээ нэг дээр нэг оршоо байгуулагдсан малчтын ноос оромш бол 300 юу 1 кг-аас 3000 болсон ч одоо 1000 болоод одоо бүр оргуу болж байгаа шиг байна. Тийш шүү. Тэрний орондоо том үйлдвэрлэл бариад арьс ширээний сайхан боловсруулдаг нэг сайхан үйлдвэр бариад үгүй тэгжгүй тэгэл болоо үзтээ чинь. Бид юу үүсэх юм бэ? Одоо малаас гарч байгаа нэхээ хогоор дүүрэн хаягдаж байна. Хоглог шолоо. Дээр үд чинь дээр том ланжар засгийн үд чинь ерөөсөө юм болгоно үйлдвэрлэл хөгжсөн байсан байхгүй юу? Ингээ явах юм бол энэ нотог оронд чинь бид байгаа гэж одоо яваа нийлэгдэх бэлэн биш үү? Манайх ер нь бол Монгол ноос гэж компани тасралтгүй гэж байгаа. Манай Дундгой аймагт Ирхэн гэж Төв аймгийн нөгөө Төв аймгийн сардаг талбай байсан. Тий, тэнд бол тасралтгүй манайх гэж малчтайхан ноос урамшуулдаг гаргаж ирсэн байхгүй. Энэ бол нөгөө хятадтай үйлдвэр төхөөр урамшуул гардаг. Тэгээ харин манай аймагт Ирхэн гэж компани шинээр угаах үйлдвэр нэгдээ тэр нарийн хоёр баг зардалтай ингээд Дундгой аймаг руу ингээд тушааж байгаа. Сая гихтэл одоо 100 гаруй тонноос гаргалаа. Ер нь тэгээд Монголынхаа бас нэг ажил хийж байгаа үйлдвэрүүдийн төр засаг юм жоохон дэмжээд өгмөр байна. Яг үнэ. Бас хэцүү байж та өөрийнхөө хөрөнгө ингэж хэлээ. Нутаг орондоо ингэж малчтын төлөө ямар үйлдвэрлэл яаж зохион байгуулалтанд бол яаж ийм ажил хийж өгнө гэдэг болсон жоохон төр засаг жоохон дэмжихэр байхгүй. Гэж би бодож явдгийн тэгээд дүү бол их олон 365 сумаар явна гэж явж байгаа гэж байгаа. 290 сумгүйсээ хэлж байна. Тэгээ энэ бол одоо мундаг одоо зүтгэл сэтгэл зүрх байна шүү дээ. Зүтгэл зүрхтэйгээс ингэж явж байгаа шүү дээ. Энэ бол төрийн их ажлыг та хийгээд байгаа шүү дээ. Ер нь бол Улсын их хурл гарсан энэ олон сая дарга нар бол нутаг орноороо яваад энэ 365 сумаараа ер нь явсан ч яадаг юм. Яаж байгааг нь ерөөсөө мэдэж байгаа юм байхгүй. Харин нэр баясаагүй танай нэвтрүүлэг жих харин үзээд гайгүй дэмжээд энэ мундаг залуу юм да. Гүйдэн чинь хэдэн сум билийн одоо заагмаг ямар хувь байдаг одоо нутаг оронд нь ямар юм болж ийн хийж ийн гэдэг чинь 365-аар сумаараа явна гэдэг чинь бол том ажил байхгүй энэ бол. Ер нь бол орон нутгаас сонгогдсон их хурл сонгогдсон улсууд ер нь тэгэл бидэд тэгэл мартдаг л байхгүй. Харин тийм. Тий, ер нь бол дээр гарал байхгүй болно шүү дээ. Ийм байд юмаа тэгээ дүүд их амжилт төсөө их сайхан байдлаар ирчихсэн гэж байна. Их гоё сэтгэл байна. Чин ингээл явж идэг ингэж одоо юу байхад чинь нэр. Тэгээ ер нь манай сумын хувьд бол одоо ингээд энэ 100% дэмжиж одоо ингээд бид бүхний дуу хоолой бол гэдэг одоо надад намайг дэмжиж, өөр багаараа минь дэмжиж одоо аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болголоо одоо багийнхаа нутаг орныхаа дуу хоолой болгоод нутаг орондоо юу хийж үтэхээр вэ? Одоо тэрний төлөөлөгөл мар гадар очих гол ангадугаар жолгонд очих гол байж анх удаал аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болж байна. Байна да тэгээд. Тийм л сайхан байна. Ажилтай л байна да тэгээд. Дүүд их амжилт хүсье. Баярлалаа. Сайхан байна. Бас манай нэвтрүүлгийн нэг сайхан одоо энэ би энэ хувцсыг нөмссөн яваад байгаа. Мөнх Ампер Construction гэдэг энэ Монгол залуучууд. Мөнх Ампер Construction. Их орондоо одоо барилгын материалыг хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа юм залуучууд. Яг одоо тань шиг одоо манай нэвтрүүлэг үзэх дуртай дэмждэг. Чиний санаачч их зүйтэй байна. Энэ орон нутагт бүтээн байгуулалт хийж одоо байшин саваа барь, өргөтгий сайхан хаусаа барь, сайхан орчноо үүсгээд олон сайхан хүмүүс ордог учраас тэр хүмүүс боломж олгоё гэдэг 10% хөнгөлтэй их өгсөн. Энэ боломжийг бас одоо танд болон танаа одоо хошооны хамт болон бүтээн байгуулалтанд магадгүй одоо барилга байгууламж барих гэж байгаа бол энэ Мөнх Ампер Construction одоо барилгын хийж байгаа юм бэ. За хараад аваа. 10% хөнгөлтэй эрхийг танд болгоё. Энэ нь юу гэхээр нөгөө сүүлийн үед хэрэглээд байгаа том лего блок энд харагдаад байна. Энэ лего блокийг үйлдвэрлэж байна. Энэ вакуум цонхнуудыг одоо бас үйлдвэрлэж байна. За мөн одоо нөгөө дулаалгын хөөс нөгөө сэндвич хавтангууд байна шүү дээ. Ханы болон дээврийн сэндвич хавтанг одоо өргөн нарийн янз бүрээр нь үйлдвэрлэж байна. Барилгын дотор гадар одоо будаг имүс тийм ээ чулуун басаадны будаг гэдэг ер нь байгууламж барилга барих шаардлагатай бүхэл материалыг энэ залуучууд маань үйлдвэрлэж байгаа. Тэгээд та хэд маань бас энэ боломжийг энэ манай бүтээн байгуулалт бол ерөөс нь 300 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалт дандаа лего блокоор Монгол хийж байгаа шүү дээ. Лего хоёроо гэдэг нөхөрөөс аваад ерөөсөө чинь барихад ч амархан маш хурдан бүтээн байгуулалт бол маш хурдан богино хугацаанд. Өө чин энэ нэгдлийнхэн дээр зөнтэй байсан эсгэл хадвал ерөөсөө түүхэд авах юмс нөхцөлгүй болсон л доо. Мах ихээр охтноггүй гэдэг, ноос ихээр бороогооч гэдэг ерөөсөө л болохгүй нэгэд. Тэгээ өөрийнхөө ховын хөрөнгөөр ингээд эндийн бүтээн байгуулалт хийсэн байхгүй. За тэгээд бас энэ завшааныг ашиглаад та цэнхэр дэлгэцээр одоо бас таныг таньж мэддэг
Монголын сайхан ард түмэндээ бусад одоо Монголын өнцөг боловсролд үйл ажиллагаа явуулж байгаа хоршооддоо за энэ 3 сайхан сумынхаа одоо уугуул сугуул зон олон ард иргэдтэй бас сайхан мэдлэгээ дэвшүүлсэн. Аж аргал үсэрээ. За ингээд Монгол орныхаа өнцөг боловсрол суугаа олон хоршоолагч нартай болон 3 сайхан сумынхаа ард иргэд Дундгуй аймгийнхаа нутгийн ард иргэдтэй хамгийн сайхны бүхнийг хүсье да. Тэгээд аль нам нь харгалзахгүйгээр тэгэл нутаг орноо сайхан хөгжүүлээд бүгдээрээ зүтгэцгээе да. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. За монголчуудаа Монгол эх орныг танилцуулдаг сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ 3 сайхан сумаас бэлтгэж байгаа. Тэгээ 3 сайхан сумынхаа соёлын үйл ажиллагаатай танилцахаар одоо хуучин соёлын төв дээр ирсэн байна. Ингээ тус соёлын төвийн дарга болор шулуунтай уулзж байна. Танд сайхан намрын налгар өдрийн мэндийг хүргэе. Ингээд танаа сайхан суманд анхудаа ирлээ. Тэгээ манай соёлын төвийн хамт олон бас их сайхан бүтээлч хамт олон байдаг юм байна. Өчигдрөөс хойш одоо бид бүхэн хамт яваад л сум орнуудаас сурчлан танилцуулах бүхий л үйл ажиллагаанд манай соёл урлагийн байгууллагын одоо хамт олон их сайхан оролцож байгаад миний зүгээс одоо маш их баяртай байгаа. Та бүхэндээ баярлж байгаа шүү. За баярлалаа. За одоо хоёулаа ерөөдөө сумаад танилцуулах биш. Одоо та яг өөрийнхөө хийдэг тий эрхэлдэг одоо чиглэлийн хүрээнд одоо танаас соёлын төв ямар сайхан үйл ажиллагаа явуулдгийг за мөн одоо үг түүхээс нь сайхан танилцуулъя гэх үү. За тэгээ. За манай соёлын ном маань бол 1956 онд анх Улаанбул нэртэйгээр байгуулагдсан. За нутгийн иргэд одоо нэгдэл гэж яг үе нэгдлийн барилгачид нөгөө ахын аргаар барьсан чулуу түүхий тоосгоор барьж бүтсэн юм барилга байгаа. Одоо та бүхний сууж байгаа энэ байгууллага. Тий. Суманд бол одоо бас хамгийн ахмад тий ганцаархнаа хууч үлдэж байгаа төрийн байгууллага гэж хэлж болно. Түрүүнд бас нөгөө СС цогцлбор гэдэг нөгөө соёл спортын суугаан цогцлбор гэдэг тэрэндээ болохоор бид 2015 оноос хойш яг соёл олон нийтийн үйл ажиллагааг явуулдаг болсон. Тэр соёл спортын цогцлбор маань болохоор шин сум төслийн хүрээнд одоо нэг улсын хурлын гишүүнсэн манай сумын Эрдэнэ өрн дарга бүтэн зөвлөлийн даргын санаачилж хэрэгжүүлсэн ажлын өрөөнд бид тэнд бас шин соёлын төвөд хүмүүс нэрэлцсэн юм аа СС гэд. Тэгээд тэндээ болохоор яг нийтийнхээ үйл ажиллагааг бол энд бол дугуулын сургалтууд тэгээд бид тэд одоо ажилчид бол яг үйл ажиллагаа юу опс өөрөө таслага эндээ одоо 2 тийшээгээ 2 байгууламжтай их байя. Ингээд хоёр одоо хуучин шинэ байгууламжтай үйл ажиллагаа явуулж байна. Энд чинь ихэд одоо офис маягийн одоо даргын өрөө байна. За ингээ ажлын өрөө байна, номын сан байна, орон нутгийн судлах танхим байна. Тэгээ эн чинь одоо бас хөөрхөн томоохон хэмжээний арга хэмжээ бол одоо тэр SSS клубтэй хий чинь багахан хэмжээний бүжиг ойр зүрийн арга хэмжээ бол энэ хуучин соёлын төвтэй хийх боломжтой л юм. Боломжтой тий. Би одоо зэрэг бодоод байгаа. SSS клуб гэдэг нэртэй байгаа. Тэгээ би сайхан самбуу биш ээ. Одоо нэг хотод ч бас нэг SS клуб гэж одоо байдаг байсан шүү дээ. Танайх болохоор 3S юм байна. Энэ утга бас юу гэсэн утгатай юм? Энэ болохоор соёлын за яг манай нэршил байгаа. Тэгээд соёл спортын ингээд спорт цогцлбортой штэ цааталтаа. Тэгээд соёл спорт суугаант гэдэг нь болохоор манай сумын яг нөгөө төв. Суугаант. Тий. Уртаар суугаант. Одоо энэ газар орны нэр юм биш. Суугаант. Бас юу гэсэн утгатай юм бол доо. Тэгээд дээр үсэл суугаант гэж нэртэй л юм. Одоо газрын нэр юм байна. 30 жас гэдэг газар анх бол нөгөө үүсгэн байгуулагдаж байж байгаа. Тэгэл энд ирээл шаваан тавиал суугаант гэдэг нэртэй болоо. Одоо ингээд зарим сумуучин бол нэг газараа ингээд 100 жил болцсон ингээд сумууд байгаад байгаа шүү дээ. Ер нь одоо сая энэ 24 онд бол олон газар 100 жил яваад тэмдэглэж байна. Танайх болохоор хуучин байснаас ингээд буураас сэлгээд ингээд нүүгээд явсан юм байна тий. Тийм үү? Тэгж л ойлгоод байна шүү дээ. Гэтэл энэ дээр бол 100 жилийн түүхтэй болсон. Энэ бол найтай л шүү. Яг орхон байна. Буянтай айлын өргөмлөөрэй. Болцоо гэж. Юу 100 жилээ сая энэ жилд хийсэн шүү дээ манайх.
7 сарын 25 6-7-нд хийсэн сайхан өргөнөлгөр болсон. За. Мэдээж хэрэг одоо нөгөө яамнаас ч гэдэг юм уу өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх сумын маань соёлын төвүүд маань үйл ажиллагаа явуулж байгаа. Танаас одоо соёлын төв бас ямар үйл ажиллагаануудыг одоо сумынхаа арт иргэдийг соён гэгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна те. Тэмдэглэл баярын одоо өдрүүд за тэгэл одоо арга хэмжээнүүдэд зохион байгуулдаг бах те. Одоо сумынхаа хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлээр бас соёл урлагаар хүмүүжүүлэх чиглэлээр ямар дугуулангуудыг бас хичээллүүлж байна. Соёлын төвийнхөө одоо өдөртсөн үйл ажиллагаанаас танилцуулаач. За тэгээ манайх бол бүтэц оронтой соёлын яамнаас батлагдсны дагуу 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. За соёлын төвийн дарга намын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, соёлын үе ажилтаа үйлчлэгч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. За манайх бол одоо соёлын өв тал руугаа их нэлээх чиглэж одоо яг өдөр ингээл хүмүүсийн хэрэгцээнд тохирсон одоо бүжигний цэнгэд бүжиг бол явуулна л да. Тэгээ манайх чинь бас сайхан үеийнхээ бүжгийн клубтэй. Ингээд иргэдээ сайн дураараа энэ дээрээ л бүжиглчихсээр манайх чи. Насны хязгаарг бах тий. Хязгааргүй. За тэгээ бас шагаан арваа хичээллэн. За манайх бас соёлын бит бус хувийг өвлөө уламжлагч Ариагаа багштай. Манай Ариа багш шагаан арваагаа хичээлээ сур харваа хичээллэн манайх. За сур харваа. Тэр бас танаа соёлын төвөөр орж ирэхэд бол ялангуяа нэг хүүхэд залуучууд энэ шагаан арвааг их бас сонирхож хичээлж байгаа нь бахархалтай байлаа. Тэгээ удахгүй одоо энэ залуу үе маань ингээд шагаан харваагаар хичээлж ин гэдэг бол танаа сумаас одоо олон сайхан шагаан спортын одоо мундагчул удахгүй төрж гарах байхаа тий. Тэгнэ. Манайсаа баг амжилт үзүүлэл эхэлж байгаа тий. Тэгсэн амжилт үзүүл зөндөө их үзүүлж байгаа ш. Тэгээ бас манай нэг уул уурхайн компани Очир мандал хайрхан Очир мандал гэдэг хайрхан гэдэг компани. Тэгээ захирал манай сумын уулахгүй. Тэгээ манай энэ юу даяар уйдгийн шагаар бааныхаа хүмүүсийг их дэмжээд тэгээд энэ тэнд явахтнаас зардал мөнгөний их сайн дэмжиж их ажилдаг. Болж шүү. Байгаа. За тэгээ юу сур харвааг бас манайх энэ жил сур харваа зурхаатай болсон шинээр. Нөгөө 100 сумын 100 жилд зориулаа манай сумын энэ завханд амьдардаг манай сумын уугуул нэг чимгээгээ хүүхэн. Бүсгүй шин зурхаа байгуулж өгсөн байгаа. Тэгээ манай зурхаа юу шагаан арваа юу сур арваа хүүхдүүд бас тогтмол хичээлээ одоо бас хүйт ороод болчиход байна. Уг нь бас харуулдаг гэж танилцуулж үзүүлсэн бол болох байж. Сур хураацсан сайхан хөгжиж байгаа юм тий. Хүүхд залуучдыг сонирхож байна тий. Их сонирхож байгаа. Бас насан туршидтэй ч бас явдсан. Манай сумын аймгийн мэрэгэн гант уяа гээд охин анх удаа юу сургалт явуулаад тэгээд хавар намартаа сургалтаа дахиж давтаа шинээр элсэлтэй аваад сургалт явуулаад тэгээд хүүхдүүд бас нэлээ их сайн намун жаргал гэдэг хүүхэд бол улсад энэ төр яваад нэлээ сайн амжилт гаргаад пүрв сүрэн намун жаргал хоёр л их нэлээ сайн амжилттай яваад байгаа аймаг улсын тэмцээнд оролцоод энэ бол сургалтын л ач тусал гэж л одоо шүү дээ сүүлийн үед л 15 оноос хойш л ер нь яг соёлын өв тал руу чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулахыг их нэлээх зорилго болгож ажиллаж байгаа. Одоо бол нөгөө хүмүүсийн нөгөө чөлөө цагаа өнгөрүүлэх хэлбэр бол их олон болсон шүү дээ. Гэртээ дийшэр кино үзэн гарч цараа интернетэд орчин гэдэг. Ковидоос хойш ер нь хүмүүсийн нөгөө соёлын үйл ажиллагаанд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хэлбэр нэлээх багассан шүү дээ. За өмнө нь бол эндээ манайх шиг ковидоос өмнө энд яг үйл ажиллагаа явуулдаг гэсэн энд жишээл пик дүгрээл энэ коридороор дүүрэн тэгэл өндөл зөөл хашгичаал үздэг гэсэн бол одоо нэлээ сэрэг дүүхэн болох нь болсон. Тэгтээ одоо итгэвч явах уу. За гурван сайхан сум бол өөрөө их гоё онцлог сум байна. Би танаа сумын тухай бас нэлээд дээрээс сонссон л доо. Ингээ сайхан сумын арт иргэд нь одоо эвлэлтэнд нэгдээд сайхан зохион байгуулалтанд ороод одоо энэ сумыг бас нэг сайхан амьдрах орчныг сайжруулад байшин барилгууд, байгууламжууд, энэ засмал зам гэх мэтлэн олон сайхан бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн сонсч ирсэн. Тэгээд нүдэрээ ирээд биеэрээ одоо ингээд 2 өдөр амьдраад нутгийн арт иргэд дунд орж одоо ус, хоол, цай тэг ингээд ёс заншил аж амьдралыг танилцаад явхаар бас их
сайхан санагдж байна. Тэгээд